За юу яцхан. Энэ удаа та нарт галзуу мөрийтэй тоглоомын тухай гардаг Kakeguru анимийн season 2-ыг ярьж өгнө заа юу. Манайхан тэгээд лайк саба дараад бас VPN ашиглаад хайп дараад өгвөл бүр хайр шүү за. За тэгээд нөх олон юм ярилгүй бичлэг рүү оръё доо. За өмнөх бүлэгт бол яаж галзуурсныг та нар айл хэдий үзсэн байлгүй дээ те. Үзээгүй юм байвал энэ бичлэгийг үзчихэд ороод ир заа юу. За үзсэнгүүд нь бол харин наашаа анхаарлаа хандвал. Цаан чи манай Жабами хурууга мөрөнд тавьж тоглох чинь гээл бод. Гэхдээ мэдээж ганцаараа биш ээ. Өнөөх ганц нүдэд болон Жабами хоёр дээр нэмээд энэ жижигхэн охин ч бас хам тоглон заяа. Манай Жабамиг та нар угаасаа мэдэн штэ. Цаадах чинь бол мөрөдө тоглож илээвэл ер нь бооцоонд яг юу тавих нь нэг сонирн биш. Харин өрөөс нь нүдэд бол жоохон гаж тал руугаа. Мөн гэхээсээ илүү нэг тийм амь нас эд эрхтнээ эрсдэлд оруулж тоглох дуртай гэх юм уу? Тиймээс энэ хоёрт бол энэ тоглоом маш их таалагдж байгаа. За тэр тоглоом нь юу вэ гэвэл энэ төхөөрөмж рүү бүгд нэг хурууга хийн. Тэгээд эндээс холбогдсон байгаа олсноос ээлжилж нэг нэгийг таслах ба эртээ холбогдсон ганц л утас байгаа. Тэрийг олоо тасалчвал 3 оролцогч гуруула хуруугүй болно гэсэн үг. Тэнэг байна уу? Тэнэг байгаа зү. Гэхдээ тоглоомын ялагчийг тодруулах арга нь бол маш энгийн. Хамгийн түрүүнд бууж өгч хурууга нүхнээс сулалсан хүн ялагдана гэсэн үг. Ер нь бол эр зоригийн тоглоом доо. За эр зоригч гэжтэй ер нь бол аминдаа хайргүй хүмүүсийн тоглоом. Мэдээж хэрэг энэ төхөөрөмжийг угсарсан хүн нь энэ жижигхэн охин болохоор бусд нь сэжиглэн штэ. Тийм учраас хөндлөнгийн хянагч төхөөрөмжийг дахин нэг удаа тохируулж аль олс эртээ холбогдсон байгааг нууж өгнө. За тэгээд манай гурав бооцоогоо тавьж байгаа тоглоомоо эхлэндэ. Гэтэл энэ жижигхэн охин ч юм биш штэ хөөе. Төхөөрөмжөө бүр анханаас нь хуруу тасдахгүй байхаар тохируулсан байж. Тэгээл өөрөө амар ихтгэлтэй хамгийн сүүлчийн утас хүртэл хүлээж чаднаа гэдээсэн мэн. Харин Жабами түүнийг эргэлзүүлэхийн тулд ч юм уу эсвэл үннээсээ ч юм уу бөөмөд өнөөх хянагч охин тандаж төхөөрөмжийг сайтар шалгасан биз дээ гэхэд өнөөх нь ч бас тэгэлгүй байх уу. Эн чинь миний ажил шүү дээ гэлээ. Энэ мөчөөс эхэлж жижигхэн охин тийрсэн байт юм да. Өөрийнх нь залийг мэдчихэд төхөөрөмжийг хуруу тасдахаар болгоцсон байвал яана гээл. Дээрээс нь манай хоёр ч улам бүр янзын үдсээр байгаад хөөрхийн охиныг уйлуулаа ижлөө. Айл юугтыг бас муухай дээрлэж байгаа шүү. За тэр ч яах вэ? Ер нь бол яг юу болоод иймэрхүү хэрцгий тоглоом, шинэ хүмүүс гараад ирсэн бэ гэхээр штэ. Сурагчдын зөвлөлийн дарга чинь зөвлөлийн гишүүдээ бүгдийн солихоор шийдсэн. Угаасаа ихэнх гишүүд нь Жабамид ялагдсан штэ. Тиймээс шинэ хүмүүсээр хүчээс илгэхийн тулд нэлээд хүмүүсийг дуудсан. Тэгэхээр эдгээр хүмүүс бол бүгдээрээ нэг гэр бүлийн төлөөлөгч бөгөөд тэдгээр гэр бүлүүд хоорондоо холбоотой байдаг. Тэгээд дундаасаа нэг гэр бүлийн гишүүнээ сонгож толгойлогч болгодог бөгөөд одоогийн толгойлогч бол сурагчдын зөвлөлийн дарга. Мөн дээрээс нь түүний гаргасан шийдвэр бол өөрийнхөө эрх мэдлийг өөр хүнд шилжүүлж зайгаа тавьж өгнө гэж байгаа. Харин тэр хүнийг яаж сонгох вэ гэхээр сургуулийн бүх сурагчдад нэг чип өгсөн байгаа. Тэгээд тэр чипээрээ мөрийтэй тоглож ялсан нь ялагдсныхаа чипийг авах зарчмаар явсаар хагаад хамгийн олон чип цуглуулсан нь ялагч болж сурагчдын зөвлөлийн дарга болно гэсэн үг шүү. Бас нэрээ манай Жабамигийн овогч нь эдгээр нөхдөдтэй холбоотой заяа. Бас л нэг тийм салбар гэр бүлийн гишүүн юм байна. Угаасаа овгуудынх нь нэрэн дунд заавал Бами гэсэн үе орд юм байна. Жабами, Момобами гэдэг ч юм уу те. За эднэр бол Жабамиг угаасаа хамгийн ихэнд зайлуулахыг хүсэх нь тодорхой. Тиймээс л жижигхэн охин манай үнийг амлан авч тамлан зовоох гэж хагаад өөрөө зовсон байдг юм да. За тэгээд тоглоом юу болсныг хэдүүлээ төрүүхэн харсан штэ. Жижигхэн охин бууж өгөх үгүй юу гэдгээ сонгох ёстой. Тиймээс гэр бүлийнхээ нэрийн өмнөөс ганц хурууга золионд гаргаад тоглоомыг үргэлжлүүлэхээр болсон байдаг. Ингээд олснуудаа тасалсаар хагаад сүүлчийн 2 олс үлдлээ. Гэтэл ганц нүддгой тоглоомын дүрм зөрчиж 2 олс зэрэг хайчлаад жижигхэн охин айсандаа шууд хурууга татаж аваад тэгсэн чинь харин өнөөх хутганы ирнэ яг хурууны дээд талд ирээд зогсцсон. Хянагч охин ерөөсөө тэрийг оролдоогүй ижилтэй. Ингэжл жижигхэн охин хурууга татаж авсан болохоор харин ганц нүдэд дүрм зөрчсөн болохоор тус ялагдаж Жабами ялагч болсон байдгийн. Энэ хооронд шин зөвлөлийн гишүүд аль хэдийн хуучин зөвлөлийнхнийг хожоод ирсэн байхын дэртэй. Бас болоогүй энэ hodсон хоёр охин чинь манай Жабамитай халз тулаа хийнэ гэж түрээд ирд юм да. Манай хүн чи яахт айхаа эцс гэж байх юм биш ямар. Баяртай наргагүй зөвшөөрөөд тоглох өрөөндөө ортол харин хуучин зөвлөлийн туулаан чигт бас ирчиж. Гэхдээ туулаан чигт бол зүгээр л хянагч хийх үүрэгтэй. Бас далимдуулаад хамтрагчдын ялсан шинэ нөхдүүд яг ямар шүү чадварлаг болохыг нүдэрээ харах чаахгүй юу? Гэтэл энэ үед тоглоомонд сүзүүч бас орно гинэ. За тэгээд энэ дөрвөн хүний дунд яг ямар тоглоом тоглох юм бол доо гэсэн чинь тэгээс 3 хүртэл дугаартай 4 төрлийн хөзөрнөөс нийт 40 ширхэг байгаа.
Тоглогч бүрт 4 хүзэр тарааж өгөх ба ээлжилж нэг нэгээрээ хүзрөө дэлгээд ширээн дээрх нийт хүзрийн тоо 9-өөс дээш гарах үед хамгийн сүүлд хүзрөө дэлгэсэн хүн ялагдана. Амархан чим шиг хэцүү чим шиг тоглоом багц. За ямар ч тач тоглоом дөнгөж эхлээд ганцхан үед тоглож байтал Жабамигийн бие нь гинтхэн муудаад бүр яг өглөө. Энэ үед манай Сао Томе болон сурагчдын зөвлөлийн орлогч дарга буюу одоо манай даргын ихэр нь орж ирнэ. Тэгсэн чинь харин шин зөвлөлийн хоёр Жабамиг хордуулсан байт юм да. Энэ өрөөнд орж ирэхээс өмнө сүртэй тэрч авч маалээсэн. Тэгтэл хордуулсан байсан юм байна. Даанч тоглоомын дундуур биш болохоор дүрм зөрчсөн гэж тооцохгүй. Тиймээс ерөндөгийг авахын тулд Сао Томе тоглоомд оролцож ялах хэрэгтэй болж байгаа. Мөн дээрэс нь орлогч дарга манай Сао Томед хувийн зүгээс 100 ширхэг чип өгсөн заяо. Хэрвээ Сао Томе ялагдвал бүгдийг нь алдаад дээрэс нь Жабами дай болно гэсэн үг. За ингээд нэг хүний амь насыг дэнчин тавьсан тоглоом эхлэндэ. Манай талаас Сао Томе хамаг чадлаараа л хичээнэ. Даанч өрсөлдөгч хоёр ч бүр багаасаа нэг гэрт өссөн хоёр болохоор ярилцахгүй байсан ч хоорондоо ойлголцоо сурцсан гараад заяо. Амхандаа Сао Томе зааварчилгаа өгөөд Сүзүүийг удирдаад тоглоомд ялах бодолтой байсан чи харин нөгөө талаас нэг шулман Сүзүүигийн толгойг эргүүлээд хамтрагч чинь чамайг бятрах гээд байна. Чи ойлгохгүй байна уу? Чамаар тог тахих гээд нь штэ. Гээл. Сүзүүигийн сэтгэл зүгээр бол хөнкөө наадж байгаа байхгүй юу? Аз олж харин Сүзүүи нэх олон юм бодлохгүй Сао Томегийн үгэнд орж хүзрөө түүний хэлсний дагуу гаргасаар хагаад энэ үе дээр манай хоёр ялалт байгалсан байдгийн. Гэхдээ тоглоом дуусах болоогүй. Дахиад нэг үе байгаа. Энэ үе дээр ялагдсан хоёр чинь шархаа нөхөхийн тулд бооцоог нэлээд өндөр тавина штэ. Харин Сао Томен тим их чип байхгүй учраас сурагчдын зөвлөлөөс чип зээлээд бооцоог нь бүр хэд дахин өсгөө тавьчлаа. Мэдээж энэ чипээ алдвал насаараа сургуульд боо шиг амьдрнаа гэсэн үг. Манай хүнд тэгтээ тим их эрсдэл гарах хэрэг байсан юм болоо та. Мэдээж төвний өөртөө ийм ихтэй байгааг нь хараад нөгөө хоёр бол жоохон тийрэх маягтай. Энэ үед Сао Томе тоглоомыг айл хэдийнэ гартаа авсан байх бөгөөд дайсны хоёр энэ раунд дээр ялагдах нь ойлгомжтой болвоо гэж. Тэгэхээр юу болсон бэ гэхээр туулан чихт хүзрийг холихдоо нэг тийм алдартай хойл харгыг ашигласан юм байна. Тэрийн Сао Томе ганцаархнаа анзаарч. Тэгээд раунд болгон дээр Сүзүүгийн хүзрийг бүх хүний өмнө дийлхүүлж харуулснаар өөрийнх нь таамаг батлагдж бүх тоглогчдын гарт байгаа хүзрийг амархан олоод мэдсэн гэхүүтэй. Мэдээж ялагдсан хоёр бол туулан чихтийг булхайцлаа л гинэцтэй. Гэхдээ энэ бол булхай байгаагүй. Анхнаасаа л тэгж холж байхад анзаарч хараагүй бол хохин штэ. Тэгээд ч тэр холилт бол хэн нэгэн тийм давуу хүзэр аваачдаг ч юм биш. Ер нь бол шудрах тоглолт болсон. Ингэж л манай хоёр ялалт байгуулж Жабамигийн амийг аварсан байдаг юм да. Энэ үед сургуулийн өнцөг булан бүрт мөрөөдө тоглоом тоглож хүмүүрэл аль болох чип цуглуулахын тулд алалцаж эхлэх нь тэртээ. Ингээд аль хэдийн 7 хоног өнгөрч хэн одоогийн байдлаар чипний тоогоор тэргүүлж байгааг зарладаг. Тэгэхээр 10 дугаар байранд манай Жабами 13 чиптэй. 9 дугаар байранд Хонибами гэдэг шин зөвлөлийн охин 17 чиптэй. 8 дугаар байранд Сао Томед ялагддаг хортой охин 21 чиптэй. 7 дугаар байранд бас л шин зөвлөлийн аимшигын охин 40 чиптэй. 6 дугаар байранд хуучин зөвлөлийн тайрмал өст ягаав нөгөө нэг хумсаа бооцоон тавьдаг охин тэр чинь 50 чиптэй байгаа юм байна. 5 дугаар байранд шин зөвлөлийн Обами 90 гэдэг залуу 62 чиптэй. 4 дугаар байранд манай Сао Томе 101 чиптэй. 3 дугаар байранд хуучин зөвлөлийн Од охин 109 чиптэй. 2 дугаар байранд шин зөвлөлийнхэн дундаа хамгийн чадварлаг нэмшиг байгаа Тотобами гэдэг охин 133 чиптэй. Харин 1 дугаар байранд хэн байгаа гэж бодож байна? Одоогийн сурагчдын зөвлөлийн дарга Момобами 216 чиптэй тасархаа тэргүүлж байх нь тэр. За тэгтээ ялагч тодорхойл болоогүй шүү. Ахаад хэд хоногийн хугацаа байгаа болохоор хүн бүхэнд боломж байгаа. Энэ үед өнөөх Од охин чинь илүү олон хүн цуглуулж өөрийнхөө дэмжигчдийг нэмж бүгднгээс нь чип авахын тулд гоё тоглолт хийж тайзан дээр мөрөөдө тоглоёгээд Жабамигаас гуйгаа зогсож байсан чинь эдний сургууль дээр Холливуудын алдартай Япон жүжигчин хүрээд ирвэ. За ийм алдартай хүн энд ямар новшоо хийж яваа вүлээ гэсэн чи харин нөгөө шин зөвлөлийн аимшигын охин байж тээ. Тэр чинь яг үнэндээ энэ жүжигчин байсан юм байна. Бас түүний өрсөлдөхийг хүсэж байгаа хүн нь манай Жабами. Хөөхий Од охин бүр өөрөөсөө хайв илүү алдартай хүний хажууд өстой хин ч биш гэдгээ мэдэрч ах шиг байна да. Тэгтэл бас сургуулийнхандаа хурган Од болохоор эгогоо барьж дийлэхгүй өнөөх жүжигчэнтэй хаалц тайзан дээр урлагаар үзчихийгээ л аваачлаа. Өнөөх нь тэгтээ Од охиныг үнэхээр тоохгүй заяа. Яг оо Жабами оролцсон гэвэл зөвшөөрч байна гэж хэлээд яваад өглөө. За ингээд нэх удалгүй тоглолт эхлэхээр болвоо. Мэдээж шудраг байх үүднээс туулан чихт энэ тоглолтыг шүүж явуулна.
Тэгээд эхний ээлжинд манай хоёр дуулж дуусаад дараа нь жүжигчин дууга дуулах үед одоохон шоконд орж жинхэнэ төрцөн авьяас гэж ямар байдгийг нүдэрээ харлаа. За тэгтээ одоохон дуулаад барахгүй гэдгээ анханасаа мэдчихсэн бололтой. 100 үзэгчдийн 80-ыг хахуулдаад өөртөө санал өгүүлэхээр болцсон гэд өөртөө мангар ихтгэлтэй байсан чи харин 8хан санал авд юм да. Манай хүн бүр шок үстэй. Тэгсэн чи харин жүжигчин эмэгтэй ч бас үзэгчдийг худалдаж авсан бөгөөд од охиноос ялгаатай нь хэн илүү дуулсанд нь саналаа өгөөрэй гэсэн юм байна. Тэгэхээр од охин товчхондоо бол энэ үе дээр бүттэн ялагдсан гэсэн үг. Харин дараагийн үе дээр тоглох тоглоомыг жүжигчин сонгосон бөгөөд хоёр талаас 3 макарон идэнэ. Гэхдээ аль нэг макарон тэсхийн аргагүй халуун ногоотой бөгөөд өрсөлдөгчийнхөө нүүрний хувирлыг ажиглаад халуун ногоотойг идсэн үгүг нь таах ёстой. За нэг ясандаа бол хэн сайн жүжиглж чадах вэ гэдэг тэмцээн. Тэгээд энэ хоёр маань эхний макароныг идмэгцээл од охин ярваагаал, нулимсэн гоожоол. Үзэж байгаа хүмүүс бүгдээрээ л за баларсан ёстой ингэж реакшнаа нууж чадахгүй бол яаж ялах вэ гэлээ. Харин 2 3 дахь бол ярваагчгүй үедээ дуусгачлаа. Мэдээж жүжигчин эмэгтэй бол бүгдийн нүүрний хувирлгүй идэж дуусгасан байгаа. Тэгээд эхний ээлжинд жүжигчин өөрийнхөө хариултыг хэлэхдээ би буюу 2 дахь макарон халуун ногоотой байсан гэхэд нэрээ л од охины идсэн 2 дахь нь халуун ногоотой байсан байж таардیں۔ Эхний жүжиглэлтийг үнэмшилтэй болгох гэж од охин бүр хуруугаа хүртэл хугалсан гээл од. Тэгсэн ч гэсэн амжилт олсонгүй дээ хөрхий. Жүжигчний өөдөөс жүжээд угаасаа яах ч вүлээ дээ. Харин Жабами жүжигчний идсэн 2 дахь макарон халуун ногоотой байсныг зөв тааснаар онооны харьцаа тэнцлээ. Тэгтээ Жабами яаж мэдсэн бэ гэж? Зажилсан тоог нь тоолоод арай бага нь бий байсан болохоор тэрийг сонгоцсон гэж байгаа. За тэгээд төр завсарлаад дараагийн үе эхлэх ба энэ үе дээр 3 оролцогч бие дааж тоглох болно. Харин тоглоомын хувьд бол хөзрөө доош нь харуулж тавиад худлаа ярддаг штэ. Нэг тиймэрхүү. Бас л жүжиглэлт хэрэгтэй гэх юм уу та. Ингээд тоглолт эхлээд нэлээд явсны дараа жүжигчин эмэгтэй ялна гэдэгтээ бүр бат итгэлтэй болсон бол од охин аль хэдийнэ буугаад өгчжээ. Тэгээд яг хөзрөө хаяад ялагдлаа хүлэн зөвшөөрөх жахт нь үзэгчид дундаас нэг шүтэн бишгч нь түүнийг битээ бууж өгөөрэй гэж хэлэхэд од охин тэгсэн ч гэсэн хөзрөө хаяхаар шийддэг. Яагаад вэ гэж юу? Ширээн дээр доош нь харуулж тавьсан хөзрийн нийт тоо аль хэдийн 63-ыг давтсан учраас одоо Жабами ч бас хөзрөө зүгээр хаяжхад л манай хоёр хожноо гэсэн үг. Нөхцөл байдлыг бүрэн гартаа авсан гэж бодож исэн жүжигчин эмэгтэй уурлах нь аргагүй үз. Жүжигчний өөдөөс жүжин гинэ гэдэг. За тэр ч яах. Үүний дараа Жабами ч бас хөзрөө хаяснаар ширээн дээрх хөзрийн тоог дэлгэж харуулхад үнэхээр л од охины зөв байж таарад манай хоёр ялалт байгуулсан байдаг юм да. Энэ явдлаас хойш нэх удалгүй Жабами өнөөх шин зөвлөлийн Тотобами гэдэг охин дээр хурж ирээд мөрийтэй тоглох санал тавьдаг. Мэдээж Тотобами ч бас түүний саналыг хүлээж авсан ба энэ хоёрын санал нэг зөвлөл дээр нэгдсэн нь даргаыг буулгаж авахын тулд одоогийн өөрсдийнх нь цуглуулсан чипнүүд хүрэлцэхгүй байна. Тийм учраас их чиптэй хүмүүс хоорондоо тоглож нэгнийхээ чипийг авчих юм бол ядчил аль нэгэн даргын байр суурьнд дөхөж очно гэсэн үг. Тэгээд Жабами өөрийнхөө талаас 2 хүн, Тотобами ч бас өөрөөсөө 2 хүн гаргахаар болсон бөгөөд манай талаас бол хумсаа бооцоон тавьдаг тайрмал ус болон хуучин зөвлөлийн нүдний шилт 2. Энэ нөхөр чинь Жабамид ялагдаад сурагчдын зөвлөлд бүх насаараа боол шиг зүтгэхээр болсон штэ. Тиймээс итгэл найдвар, урам зориг гэдэг юм түүнээс нэсэн одсон гайс. Жабами ер нь яах гэж түүнийг дуудсан бөө мэд. За харин нөгөө талаас шин зөвлөлийн 2 гишүүн оролцох болно. Мөн дээрээс нь Жабами ч бас тоглоомд оролцоод нийт 5 хүний бүрэлдэхүүнтэй тоглох бол Тотобами бүхнийг хөндлөнгөөс ажиглахаар болсон байна. За тоглоомын хувьд бол маш энгийн. Хүн бүр нэг нэгээрээ ээлжлэн тусгайлан бэлдсэн өрөөнд орох бөгөөд тэнд нь хувийн болон татврын гэсэн 2 харьцаг байгаа. Тэр хоёрын аль нь л чамаагүй өөрт өгөгдсөн 5 зоосоо хийж болно. Хэрвээ тоглогч хувийн харьцаг руу зоосоо хийвэл дараагийн үе дээр тэр зоосоо яг тэр хэвээр нь буцаагаад авна. Харин татврын харьцаг руу зоосоо хийвэл тэр зоос 2-оор үржигдээд дараагийн үе дээр бүх тоглогчдод яг адил тэнцүү тараагдах болно. Жишээ нь нэг тоглогч 5 зоосыг татврын харьцаг руу хийвэл дараагийн үе дээр тэр 5 зоос нь 10 болоод хүн бүрт 2 ширхэг зоос очно гэсэн үг шүү. Нэг ёсондоо улсдаа татвар төлөөд бүгдээрээ үр шимийг хүртнэ гэсэн үг. Хэдийгээр чи татврын харьцаг зоос хийгээгүй байсан ч өөр хэн нэгэн хийсэн л бол бүгдээрээ ашигаас нь хүртнэ. Мэдээж энэ тоглоомд хамгийн их зоос цуглуулсан нэг л хүн ялах учраас бүгд л хувийн харьцаг руу зоосоо их нь ойлгомжтой штэ. Гэхдээ тоглоомын үе болгоны өмнө санал хураана. Тэр үед 3 болон түүнээс дээш тоглогчийн санал нэгдэж чадвал дундаасаа хэн нэгнийгээ тоглоомоос хасч болно. Ойлгомжтой үстэй.
Бас дээрээс нь ялагчийн шагнал бол Тотобамид байгаа 133 ширхэг чип. Цаадах чинь хувийнхаа зүгээс шагнал гарт болно. Гэхдээ бас ялагдсан тоглогчийн хувийн чипийг өөрөө авна л та. Тэгэхээр бараг л дүндээ дүн ч юм уу дөө. За ямар ч тач тоглоомын нөхцөлийг бүгдээрээ зөвшөөрсөн болохоор тоглоом эхэлж байгаа. Ингээд хамгийн ихний хүн бол манай тайрамл үст. Манай хүн ч яг үдэ тэгж байгаа л зоосоо аль нэгэн лөө хийчлээ. Түүний дараа бусдын ч бас зоосоо иж дуусаад ихний үе өндөрлөвөө. Тэгээд татварын хайрцагт орсон зоосыг тоолтол 20 ширхэг байх юм. Хэрвээ бүгдээрээ зооснуудаа татварын хайрцагт хийсэн бол нийт 25 байх ёстой шүү дээ. Тэгэхээр хэн нэг нь татварын хайрцагт ганц ч зоос хийгээгүй. Эсвэл бүгдээрээ 4 зоос хийсэн ч юм уу те. За ямар тач сэжигтэй шүү guys. Ингээд 2 дугаар үе эхлэхийн өмнө тоглогчид хоорондоо маргалдаж хэн бүх зоосоо хувийн хайрцагтаа хийснийг олж мэдэхийн тулд бие биенээ хардаж сэрдээл. Угаасаа энэ тоглоомыг хэрэлдэхгүй дуусгах гэж байхгүй юм байна л та. Тэгээд 2 дугаар үе дээр татварын хайрцагт 13хан зоос орсон байгааг хараад энэ хэд жинхнээсээ хяналтаа алдаж эхэлдэг. Ер нь бол 2 хүн хамтраад байна гэж таамагласан бохгүй юу? Тэгэхгүй бол ийм их зоос дутна гэж угаасаа байхгүй шүү дээ. Хувийн хайрцагтаа зоосоо хийснээр тухайн тоглогч өөрийнхөө зоосыг хадгалж үлдээд дээрэс нь бусдынхаа татвараас ч бас хувь хүртэх учраас хамгийн их зоостой байгаа нь ойлгомжтой. Харин тэр хамтраад байгаа 2 хүн нь яг хэн вэ гэдгээ олоод тоглоомоос хасч чадахгүй бол бусд нь тэр чигтээ ялагдах нь ойлгомжтой. Ядж яхаа 4 дугаар үед тоглогч бүр дор хаяж 40 зоостой байж 5 дугаар үе рүү орох ёстой байхгүй юу? Гэтэл 3 дугаар үе дээр татварын нийт хэмжээ 15хан зоос. Энэ янзаараа бол татварын хайрцагт зоосоо хийхгүй байгаа шимэгч тоглоомд ялах гадбайдаг. Энэ үед Жабамын хуучин зөвлөлийн нүдний шилтийг яаж ч юм бөөмд ятгаад энэ хоёр одооноос эхлээд татварын хайрцагт нэг ширхэгч зоос хийхгүй гэдгээ зарлчлаа. Ингэснээр тоглоомонд бүгд ялагдахгүй тулд нөгөө гурав нь хүчээр татвар хийх ёстой болж байгаа. Ер нь бол шимэгчийг хүчээр татвар төлөвлөх арга л та. Энэ арга нь амжилттай болж дараагийн үе дээр татварын хайрцагт 25 зоос цугларсан бөгөөд бүх тоглогчид татвараа төлсөн гэсэн үг. Энэ үед нүдний шилт бүх дүгнэлтийг хийж дууссан ба түүний хэлснээр бол шин зөвлөлийн эмхтэй. Тэгээд бас тайрмал үст 2 шимэгч гинэ. Тоглоом эхэлснээс хойш бүх зүйл нүдний өмнө ил байсан шүү дээ. Гэхдээ нүднээс далд харилцаж болох ганцхан газар нь зоос хийх өрөө. Мэдээж тэр өрөөнд бусад тоглогчдоо нууцаар захидал үлдээх гих мэт зүйлс дүрмэнд харшлахгүй болохоор хянагчид харсан ч хараагүй юм шиг байсан. Ер нь бол тайрмал үстэй өөрийнхөө зоосыг аль ч сав руу хийхгүй дараагийн хүндээ бэлэглэе. Харин оронд нь өөрийнхөө зоосыг татварын хайрцагт хийгээрэй гэх татгалзахын аргагүй санал тавьсан байгаа. Харин нүдний шилт яагаад энэ хоёрыг гэж бодсон бэ гэвэл Жабамид бат итгэсэн. Бас өөрөө мэдээж шимэгч биш учраас хамгийн боломжит хүмүүс нь энэ хоёр байсан. Ингээд санал хураахулж 3 хүний саналаар шин зөвлөлийн эмхтэй тоглоомноос хасагдж байгаа юм да. Хөөхий ер нь бол тайрмал үстийн тавьсан өрхөнд ороод хамтарч энтрээ. Тэгээл хасагдж байгаа шүү дээ. За ингээд тоглоомын ялагч тодорсон. 4-р байранд нүдний шилт. Ингэснээрээ тэр юу ч алдахгүй бас юу ч авахгүй. 2-р байранд харин энэ хоёр оноо тэнцүү бөгөөд 16 ширхэг чип авч байгаа. Харин төрүүлсэн тайрмал үст бол 100 чип хожж байгаа юм да. Даанч энэ үед Тотобамын нэг мэдэгдэл хийнэ. Тэр нь юу вэ гэхээр тайрмал үстийн хоёр тоглоомонд давхар мөрий тавьсан ба нүдний шилтийг 40 зоос тоглуулж чадах үгүүдээр 150 чип бооцоонд тавьсан байна. Тэгээд нүдний шилт 40 зоос цуглуулж чадсан болохоор Тотобамын ялалт байгуулж тайрмал үст хоцсон 100 чипээ буцааж өгөөд дээрэс нь нэмж 50-ыг өгөхөр болж байгаа юм да. Яг уу хайртай залуугийнхаа урам зоригийг сэргээх гэсэндээ л тоглоомд өөрийгөө золиослсон гэх юм уу та. Ингээд хэд хоногийн дараа хамгийн олон чиптэй 10 тоглогчдыг цуглуулж шууд нэвтрүүлэг хийх үеэр Жабами даргыг шууд тулаан дуудах үед даргын туслах үүнийг эсэргүүцэж өөрөө Жабамитай халц мөрийтэй тоглохоор болдог. Тэгээд мөрийнд юу тавих вэ гэхээр үхлээс ч 7 дор зөөсээр мөрий цөхөр болсон бөгөөд туслахын хувьд бол сурагчдын зөвлөлийн даргатай холбоотой бүх дурсамжаа мартаад ямар ч хамааралгүй хүн болох. Энэ бол түүний хувьд хамгийн том бооцоо. Харин Жабамигийн хувьд бол ойлгомжтой шүү дээ. Хожигдвол дахиж хизээч мөрийтэй тоглохгүй. За нэг иймэрхүү мөрий тавьж хоёр талаас хин зөвшөөрсөн. Тэгвэл энэ туслахыг ер нь мөрийтэй тоглож яхахыг хуучин зөвлөлийн гишүүд хүртэл харж байгаагүй гиндэ. Тэгвэл ганц нүдтэй хэлснээр бол туслагч нь бүр дунд сургуульд байхасаа л онц сурдаг байсан гин. Өглөөс ирээд орой унт хүртлээр зөвхөн хичээлээ л хийдэг. Тиймдээ ч дандаа сургуульдаа нэгт ордог гавл толгойт байсан юм байна. Тэгэхээр ямар тач хоосонгүй гэсэн үг шүү guys. Ингээд сурагчдын зөвлөлийн дарга манай хоёрыг нэг тусгай газар дагуулж ирвэ. Түүний хэлснээр бол энэ газрыг зөвхөн мөрийтэй тоглоход зориулж барьж байгуулсан юм байна. Тэгээд бас тоглоомын хувьд бол маш энгийн. Энэ цамхгийн 5 давхраас доош буугаад нэг давхарт байгаа цэцгийг төрүүлж 5 давхарт буцааж авчирсан хүн ялна.
Тэгтээ зүгээр нэг уралдаан биш. Доошоо буухын тулд давхар бүр дээр асуултанд хариулах бөгөөд асуултыг мэдээж цоо эрүүл хүн зохиогоогүй нь ойлгомжтой шүү дээ. Мөн дээрэс нь даргын зүгээс энэ хоёрын бооцоог улам томруулж ялагдсан нь эндээс үсэрч үхэхээр болсон. За тэгээд тоглоом эхэлмэгц асуултын самбарууд гарч ирэх бөгөөд яг түрүүн хэлсэн шиг цоо эрүүл хүн хариулж чадах асуулт бол яавч биш. Бас энэ цамхагт хэд хэдэн өөр шат байдаг. Тэр болгоно нь өөр өөр зам туулж доошоо буудаг ба хамгийн товч замтай нь хамгийн хүнд асуулттай. Ингээд туслах өөрийн мэдлийн 5 минутанд багтааж асуултанд хариулаагүй учраас Жабамигийн ээлж ирлээ. Тэгсэн чинь манай хүн Rocket Bay явж гин гэж туслахын анхаарлыг сарниулж агаад асуултанд хариулчихж байгаа байхгүй юу? Яг уу өрсөлдөгчдөө хуулах боломж олгохгүй тулд ингэж байгаа юм л та. Тэгээд бас хариултанд зөв байж таарад хаалга онгоосон ч цаад талдаа битүү хан байдیں۔ Яагаад гэсэн чинь хариултанд зөв мөртлөө зөв биш байна гэж хуцтай юм да. Энэ дарга бол угаасаа яавч цоо эрүүл хүн биш. Үүний дараа туслахын ээлж ирэхэд манай хүн шалан дээрх хаалганы асуултанд зөв хариулж доошоо 4-р давхар руу бууж ирсэн боловч буруу хаалга сонгосноо ухаардаг. Яагаад гэвэл зарим хаалган доошоо 3 болон 2-р давхар руу шууд буух боломжтой байсныг оройтож ухаарсан байдгийг. Харин Жабами бол тайван гих чинь нэг хаалга онгойлготол хэдэн давхар руу буусан гэж. За тэрийн дараа хэлж өгье заа юу. Энэ үед туслах өөрийнхөө ээлж дээр зөв хариулж явсаар байгаад 1-р давхарт буугаад иртэл Жабами овсоо. Тэгсэн ирнэ цэцгэн байрандаа байхыг бодвол манай хүн доошоо бууж ирээгүй бололтой. Гисэн хэдий ч туслах айж төгссөн хിവэрээ л байна. Яна өөр гарц олоод явцсан болов яасан бол гэлээ. Гэтэл энэ үед Жабами бууж ирэхийг хараад өөрөө ирэхгүй баярлах шиг. Үнэхээр л өөрөөс нь хойно яван байна гэдгийг баталгаажуулж чадсан туслах санаа намарч бүр өөртөө ихтэй гих чинь дээшлт юм байгаа зү. Тэгээд бүх асуултанд зөв хариулсаар агаад 5-р давхар руу гараад иртэл тэнд нь Жабами хүлээж авах нь тэртээ. Туслах бүр шок заяа. Ялагдсандаа итгэж чадахгүй бүр тийрцэн. Тэгэхээр Жабами яаж төрүүлж ирсэн бэ гэхээр анхнаасаа манай хүн чинь өрсөлдөөнд биш цамхагт анхаарлаа хандуулсан байгаа. Тэгээд энэ самхыг 5 минутын зайтай доороо эргээд байгааг нь олж мэдсэн бөгөөд үүнийг ашиглаад дээш гарч ирэхдээ голын эргэдэггүй хэсгийнх нь хаалгыг онгойлгоод товч замаар дээшилсэн байгаа юм да. Одоо тэгээд яа их хэвдэ те. Туслах маань нэгэнд бооцоо тавьсан чинь үсрэх ёстой штэ. Тиймээс хананд байгаа хаалгануудаас нэгийг онгойлгоод яг хувь тавилантайгаа эвлэрээд үсэрсэн чи харин дарга бас дагаад үсэрчтэй. Тэгсэн чи энэ хоёрын унсан газар нь зөөлөвч бэлдсэн заяо. Яасан бэ гэхээр манай туслах сүулт үсрэхдээ зөв хаалгаа онгойлгосон болохоор амьд үлдэж байгаа гинэ. Хэрвээ өөр нэг хаалгаа онгойлгосон бол тэр чигтээ газар унаад талигч болох байсан юм байна. За ингээд ямар ч тач манай Жабами дахин нэг удаа ялалт байгууллаа. Харин маргааш нь манай үнийг сургууль дээрээ очтол ширээн доор нь тоглоомын урилга байх бөгөөд энэ урилга зөвхөн хамгийн их чиптэй яваа 10 хүнд л очсон юм шиг байна. Гэхдээ яг хинээс ирснийг мэдэхгүй ч гэсэн ер нь бол нөгөө Баами овогтныхны аль нэг нь байх магадлал өндөртэй штэ. Тэгсэн чинь хөөе. Хуучин зөвлөлийнхэн ч бас ийм урилга ирсэн гинэ. За тэгээд урилга явуулсан хүмүүсээс яг зөвшөөрсөн хэдэн л тоглолт болох газар хүрээд ирлээ. Гэтэл өнөөх Баами овогтнууд дундаа туслах албан тушаалтай гэх юм уу та. Тэр нөхөр энэ тоглоомыг удирдах явуулахын гин. Гэхдээ тоглоомыг санаачилсан хүн нь бол өөр хүн байгаа эдэж өөрийгөө нууцлахыг хүссэн. Мөн дээрэс нь тоглоомын шагнал болох чипнүүдийг санаачилсан хүн хувьяасаа гаргана гэж байгаа. Тэгэхээр өөрийгөө нууцлахыг бодвол энэ тоглоом өөр нэг учиртай болж таарж байгаа шүү guys. За одоо тэгээд тоглоом руугаа оръё. Ер нь бол тоглоом гэхээсээ илүү нэг тийм дуудлага худалдаа гэх юм уу та. Жишээ нь зохион байгуулагч талаас 100 чип дээр үнийн санал авна. Харин тоглогчид тэрхүү 100 чипийг өөрийн болгохын тулд хоорондоо чипнүүдэд ашиглан үн хаялцах бөгөөд үн хаялцсан чипнүүд зохион байгуулагч талд очно. Товчхондоо бол 100 чипний төлөө өрсөлдүүлж тэрнээс чихийг олох зорилготой байгаа юм байна л та. Тэгээд бас дуудлага худалдааны үеэр яг аль тоглогч үн хаяж байгааг бусд нь мэдэх боломжгүй. За нэг иймэрхүү л энгийн тоглоом байна да. За ингээд тоглоомын 1-р үе эхэлж 100 чипний төлөө үн хаялцах үед манайхан хоорондоо жоохон өрсөлдөөд дундаасаа 130 чип гаргаад оронд нь шар үст маань хамгийн их үн хэлсэн болохоор бооцооны 100 чипийг авлаа. Түүний хэлснээр бол хоорондоо өрсөлдөх тусам зохион байгуулагч талд ашигтай учраас өөртөө нь үн хаялцахгүй байхыг анхааруулсан боловч дараагийн үе дээр үн хаялцсаар байгаад нэг муу 100 чипний төлөө 240 чип дундаасаа зарлахчт юм да. Энэ үед л хуучин зөвлөлийн нэг гишүүн энэ тоглоомны ямар нэг зүйл нь хачин байна. Гэхдээ бусдыгаа үн хаюулахгүй байхын тулд өндөр үн хаях ёстой гэдгийг хэлэхэд манай Саото маань нэг зүйл ойлгох шиг боллоо.
Тэгээд дараагийн үе дээр манай хүн чинь би 99 чип тавинаа. Надтай өрсөлдөх хүн байхгүй үсттэй гэж хэлээд эхний ээлжинд 10-ыг тавьсан чи харин хэн нэгэн 20 болгож өсгдөг. Тэгээд манай эдээс хинэн ч нэмж өсөхгүй байсаар агаад энэ үе дуусахад бүгдээрээ сүлд 20-ыг тавьсан хүн хэн гэдгийг мэдэхгүй байсан чи харин манай Саотомын шууд хөтлөгчийг заад юм да. Тэгэхээр энэ нөхөрч бас дуудлага худалдаанд оролцож байсан бөгөөд албаар зохион байгуулагч талыг ашигтай ажилуулахын тулд дунд нь хор утгаж байсан байгаа байхгүй юу? Гэхдээ энэ нь дөрмөнд харчлаагүй учраас тоглоом үргэлжлэнэ. Харин хөтлөгч дараагийн үеэс эхлээд сайн дураараа үн хаяхаас татгалзлаа. Тэгээд дараагийн үе эхлэхэд энэ үн хаялцаан бүр замбраагаа алдж байна. Тэгсэн чи харин Жабами энэ нэг л биш байна. Биднээс өөр хүн бас байгаа л байна гэсэн чи харин арын өрөөнд нөгөө шин зөвлөлийнхэн өөбнөөрөө сууж идэг үстэй. Тэгвэл эднээс зөвхөн нэг нь л тоглоомд оролцож бусд нь зүгээр л үзэгч хийж байгаа гэх юм уу? За ямар тач энэ нь ч бас дөрмөнд харьцлахгүй болохоор тоглоом цааш үргэлжилнэ. Даанч дараагийн үе эхлэхээс өмнө Жабамигийн чипнүүд дууссан учраас манай хүн өөрийнхөө данснаас 3 тэрбум йен авчруулад энүүгээр 100 чип худалдаж амаар байна. Тэгээд энэ мөнгөөр чамтай жинхэнэ эрсдэлтэй мөрөөдө тогломоор байна гиндэ. Учир нь түүний хэлснээр бол энэ хөтлөгч хуай чинь өөрөө энэ дуудлага худалдааг зохион байгуулж байгаа хэргийн эзэн. Бас дээрээс нь жинхэнэ төрхөө нуусан юм бахөө. Тиймээс л яг уг хүнийг гаргаж ирж агаад галзуу мөрөөдө тоглоё гэхэд хөтлөгч шууд л огшоол явчихж байгаа юм чаа. Ер нь бол энэ хөтлөгч чинь Баами овогтнуудын нэг гэр бүл төрсэн бөгөөд эдний гэр бүлийнхэн овог дунд хөрсөлдөөнд ялагдсан учраас хүүхдүүд нь хүртэл төрсэн цагаасаа эхэлж боол зарц болж байгаа юм байна. Гэтэл нэг өдөр өөр нэг овгийн эмэгтэй манай хүнд нэгэн өсний гоёл бэлгэлснээр амьдралдаа анх удаа өөрийн гэсэн зүйлтэй олж үзсэн. Энэ өдрөөс хойш тэрээр өнөөх эмэгтэйг харах болгондоо жаргалтай байдаг байсан ч нэг л өдөр өнөөх эмэгтэй ч бас тоглоомд ялагдсанаар манай үний итгэл найдвар үгүй болжээ. Гэхдээ яг энэ үеэс л эхлэн тэрхүү өөрт нь сайн ханддаг байсан эмэгтэй болон гэр бүлийнхээ бас дээрээс нь өөрийнхөө алдсан бүх зүйлийг эргүүлж авахын тулд Баами овогтны бусад гэр бүлээс өшөөгөө авахар шийдсэн байдаг. Түүний жинхэнээр бол Бацубами Рэй. Тэрээр энэ сонгуульд ялаад Баами овогтны тэргүүн болох зорилготой байгаа. Тэгэхээр товчхондоо бол Рэй бусад шин зөвлөлийнхнийг ч бас хуурч байсан гэсэн үг шүү. Ер нь бол Рэй энэ сургуульд анх орж ирсэн өдрөөс ахуулаад хамгийн доогуур бичигддэг нэр хүндгүй хүүхдүүдэд тусалж тэдний итгэлийг олж авснаар маш олон сурагчдаас их хэмжээний чип цуглуулж чадсан байна. За тэгээд дуудлага худалдаа үргэлжилнэ. Мэдээж энэ бүх нөхцөл байдал Рэйд хамгийн их ашигтай. Харин манайхан энэ хэцүү байдлаас яаж гарах вэ гэхээр Жабами нэг арга бодож олсон. Тэрний юу вэ гэхээр 101 чип тавиад 100 чип буцааж авна. Шал утгагүй үстэй. За хүлээж заяа. Жабами нилээ хэдэн удаа 101 чип тавьж өрсөлдөгчгүй ялалт байгуулсан хэдий ч раунд болгон дээр өөрөө нэг чип алдж байгааг хараад бусд нь ч бас нэг зүйл ойлгосон. Жабами зүгээр л бусдыгаа анзаарахыг хүлээж цаг hodж исэн байгаа байхгүй юу? Тэгэхээр үр дүнд нь юу болсон бэ гэхээр бүх тоглогчид бие биетэйгээ ойлголцож маш ив найрамдалтайгаар раунд болгон дээр ээлжлээд нэг гин чипээр 100 хожиж эхэлсэн. Бүр хинэн ч хинтэйгээ ч өрсөлдөөгүй. Ээлжлээл нэг чип тавиал тэрийгэ 100 болгож авцаар агаад Рэй тийсч байгаа байхгүй юу? Одоо Рэйд нэг ч чип үлдээгүй. Товчхондоо бол GG болсон гэсэн үг. Үүний дараа тэрээр Жабамигаас авсан 3 тэрбумыг бооцоонд тавьж Жабамитай нэг л удаагийн зоос шидэх маш энгийн тоглоом тоглож ялагдсан боловч сурагчдын зөвлөлийн дараах түүнийг боол байхаас нь чөлөөлсөн байдаг. Харин Жабами яасан бэ гэж юу? Цаадах чинь тоглосоор л байгаа. Ер нь Жабами Юмеко гэдэг хүн чинь өөрөө амьд мөрийтэй тоглоом гэх юм уу та. За тэгээд сурагчдын зөвлөлийн дарга сонгуул энэ төр юу болсон талаар энэ бүлэг дээр ерөөсөө гараагүй. Тэгэхээр дараагийн бүлэг гэж хизээ гарна тэр үед нь би рекап хийж өгөн заяа. Тиймээс манайхан лайк саба дараад бас дараагийн удаа яриулмаар байгаа анима комент хэсэгт бичээрэй заяа. Тэр дундаас чинь би харж агаад дахиад хэдэн анимыг сонгож аваад санал хураагаад дараагийн удаа хамгийн их санал авсан анимыг ярьж өгнө, окей? За тэгээд дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр баяртай.